Эдийн засгийн судалгаа зөвлөгөөний нэгжийн хийсэн өндөр өртөгтэй хотуудын сүүлийн судалгаагаар зүүн өмнөд Азийн Сингапур хот улсын дараа Швейцарын Цюрих, Хятадын Хонконг, Швейцарын Женев, Францын Парис хотууд орсон байна. Харин Их Британийн Лондон хот 6 дугаарт, Америкийн Нью-Йорк хот 7 дугаарт ирэмлэгдэжээ. Энэхүү судалгаанд дэлхийн 133 хотын бараа үйлчлэгээний үнийг жишиж үзсний үндсэн дээр хотуудыг өндөр өртөгтэйгээр нь дараалуулсан байна. Хамгийн бага өртөгтэй хотоор Замб улсын нийслэл Лусака нэрлэгдсэн бол энэтхэг улсын Бангалор, Мумбай хотуудыг ч хямд өртөгтэй хэмээн үзсэн байна. Эдийн засгийн судалгааны нэгжийн хийсэн судалгаанд мөн эдгээр хотуудын амьдрах өртгийг Нью-Йорк хотынхтой харьцуулж үзжээ. Хэдийгээр Сингапур хамгийн өндөр өртөгтэй хот байсан ч амьдрах зардлыг нь Нью-Йорк хотынхтой харьцуулахад 10%-аар хямд байсан байна. Судлаач нарын хэлж байгаагаар Америк долларын ханшийн өсөлт, валютын ханшийн бууралтаас эхлээд газрын тосны үнийн уналт, өргөн хэрэглээний барааны үн, геополитикийн тодорхой бус байдал зэргээс хамаарат хотуудын үн өртөгт ихээхэн өөрчлөлт гарчээ. Судалгааны багийн тэргүүн Джон Копстейк би энэ судалгаан дээр бараг 17 жилийн турш ажиллахдаа 2015 он шиг хэлбэлцэлтэй жилийг харж байсангүй. Өргөн хэрэглээний барааны үнийн бууралт зарим улсад дефляцийн дарамт үүсгэсэн. Гэсэн ч бусад гадаад валютын ханш буурснаар инфляц буурсан хэмээн хэлсэн байна. Түүнчлэн өндөр өртөгтэй 10 хот тутмын 5 нь энэтхэг болон Пакистаны хотууд байсан гэдгийг онцолжээ.